Засгийн газрын хуралдаанд бараа үйлчлэгээний үнийн өсөлт инфляцийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомжл өсөлтөө сэргийлэх шуурхай штабыг шадар сайд дорж хандарахлуулан байгуулж холбогдох яам агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг ерөнхий сайд үүрэг болголоо. Дунд хугацаанд инфляцийг буруулах зорилт тавин ажиллаж байна. Макро доктортой байдлыг хангаж өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцийг доктортой бууруулах шаардлагатай. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд туссны дагуу дунд хугацаанд инфляцийн түвшнийг 5% хүргэж бууруулахар заасан. Хүнсний хувьсгал хөдөлгөөн, атар дөрвөн аян зэрэг эцэмцэн мал аж ахуйг хөгжүүлэх, дотоодын хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн үр дүнд дунд хугацаанд хүнсний үнийн өсөлт буурах хүлээлттэй байна. Мөн төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл зааснаар Төв банк 2027 оноос инфляцийн зорилтыг 5% болгон бууруулах мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр байна.